Эрүүл мэндийн судалгааны сургалтын хөтөлбөрийг хэлцүүлэг ерөнхийдөө ингээд өндөрлж байна. Тэгээд өнөөдрийн манай хэлцүүлэгт одоо төрийн бус байгууллагын эрүүл мэндийн яам, боловсролын ерөнхий газраас болон одоо эрдэнэ нийгмийн байгууллагын төлөөллүүд, за ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагч, за эцэг эхийн төлөөлөл нэлээд өргөн хүрээтэй бол бид хэлцүүлгийг амжилттай хийж өндөрлж байна. Тэгээд өнөөдрийн хэлцүүлгээс одоо маш чухал үнэтэй саналуд бол гарж ийн. За салбар дундын одоо хамгийн чухал саналуд гэхээр одоо салбар дундын хамтарсан баг зөвлөлийг ажилуулах хэрэгтэй. Зөвхөн боловсролын салбарын ажил биш юм а гэдэг дээр оролцогч санал нэгдэж байна. За тэгээд ерөнхийдөө эрүүл мэндийн хичээлийг зөвхөн дангаар нь буюу бие даасан хичээл байх зайлшгүй чухал. Дээрээс нь хичээлээс гадуурх үйл ажиллагаа болон бусад хичээлүүдтэй болоод агуулгын хувьд интеграцчилж заах буюу хосолсон байдлаар оруулах нь зайлшгүй чухал юм а гэдэг дээр бас манай оролцогчид санал нэгдлээ. За тэгээд бас нэг чухал асуудал болохоор юуны суралцагчдын энэ үнэлгээний эрүүл мэндийн үнэлгээний асуудал дээр бас их чухал асуудлууд яриглаа. Өнөөдөр боловсролын үнэлгээний төвөөс хийгдэж байгаа үнэлгээний асуудал даалгаврууд нь болохоор зөвхөн мэдлэгийг үнэлээд байна. Тэгэхээр хандлага чадвар зан үйлийг төлөвшүүлэхэд төлөвшсөн эсхийг үнэлэхэд олон улсын шинэ аргачлалыг ашиглаж хичээлээ үнэлье. За тэгээд энэ үнэлгээг илүү бодиттой бөгөөд үр дүнтэй болгоё гэдэг дээр бас тодорхой санал шийдэлт хүрсэн ийм сайн олон жишээ олон саналуд гарлаа.